өнөөдрийнхөө хичээлээр бид нэр 7 дугаар бүлгийн 3 дугаар хичээл болох бином задаргааны талаар ярих болно. За E9-р төвшин дээр бол бид нэр хоёр гишүүнтийг эрэг бүхэл тоон зэрэг төвшүүлэхэд яаж задардаг вэ гэдэг талаар ярьж ирсэн бол E-level-ийн төвшөнд одоо эрэг бүхэл тоо биш сөрөг тоо юм уу батархай хэлбэрт байгаа тохиолдолд тухайн хоёр олон гишүүнтийг яаж задлах вэ гэдэг талаар ярилцах болно. За яг ингээд бином задаргааны хувьд маань аваад үзэх юм бол хамгийн ихний сэдв бол яаж байгаа вэ гэхээр хэрвээ нэг дээр нэмэх нь x гэдэг хэлбэртэй олон гишүүнт байгаад хоёр гишүүнт байгаа тэрийг n зэрэгтэй төвшүүлэх юм бол за энэ n зэрэг бол яах вэ гэхээр сөрөг бүхэл тоо байж болно. Эсвэл арцнал тоо байж болно. Арцнал тоо байна гэдэг чинь нөгөө энгийн батархай хэлбэрээр бичигдэж байгаа хэлбэрийг маань хэлж өгч байгаа тий. За тэр тохиолдолд байх юм бол яах вэ гэхээр за гих мэтлэнгээр задарна гэж байгаа. За хамгийн гол нь яах вэ гэхээр энэчээ байх агуулгадах x бол модулаараа нэгээс бага байх ёстой гэдэг санааг бол хангах ёстой. За ингээ харах юм бол яах вэ гэхээр хэрвээ тухайн хоёр олон гишүүнтийг n зэрэг төвшүүлээд тухайн n зэрэгт нь эрэг бүхэл тоо биш байгаа тохиолдолд яах вэ гэхээр биднэрт хоёр чухал ялгаа бол гарч ирнэ өмнө нь үзэжсэнээс. За эхнийх нь бол яах юм гэхээр тухайн цуваа бол яах вэ гэхээр төгсгөлгүй байж таарна. Өмнө нь бол бид нар яаж исэн бэ гэхээр за жишээлбэл нэг дээр нэмэх нь x-ийг 5 зэрэг төвшүүлжсэн бол яг 6 гишүүний нийлбэрт гарна. 10 зэрэг төвшүүлжсэн бол 11 гишүүний нийлбэрт бичигдэнэ гэд төгсгөлөг тоо утгатай байдаг байсан бол одоо яах вэ гэхээр төгсгөлгүй болж ирж байна гэсэн. Тийм болохоор төгсгөлгүй болохоор энэ ч цаашаага үргэлжлэнэ гэдэг тэмдэглээг бол тавьж өгсөн байна. За дахиад дараагийн нийлбэрт энэхүү задаргаа ямар тохиолдолд илүү хүчинтэй байх юм бэ гэхээр x гэдэг тоо модулаараа нэгээс бага байгаа тохиолдолд илүү яг энэ тухайн цуваа дараалал оршно гэдэг санаа бол ярьж өгч байгаа. За тэгэхээр та хэд маань бичлэгээ зогсоогоод энийг бол тэмдэглэж аваарай. За үүнтэй холбоотойгоор хэдүүлээ нэгний жишээг сонирхож үзье. Тэгэхээр нэг дээр нэмэх нь x-ийн сөрөг 3 зэргийг хэдүүлээ задлж үзье. Тэгэхээр нэг дээр нэмэх нь x-ийн сөрөг 3 байна гэдэг чинь бидний хувьд бол n зэрэг маань хасах 3-аар илэрхийлэгдэж байна гэсэн. За ингээд үзэх юм бол нэг дээр нэмэх юм хасах 3-ыг үржих нь x. За энд x байгаа учраас тий. Дараа нь хасах 3-аар 1-ээр багасна. Тэгэхээр хасах 4-ийг ухваах нь 2-ын багтрал x-ийн квадрат зэрэг гих мэтчлэнгээр энэ цуваа болвол яах вэ гэхээр энэ дараалал бол хязгааргүй үргэлжлэнэ. За ингээд төсөө тэгшүүдийн эмэгтгэх энэчээ багтрал зэрэг төвшүүлээд гишүүдийн коэффициентуудаа хэлбэрчлээд гарах юм бол энэ бол 1-ээс 3x нэмэх нь 6x-ийн квадрат хасах нь 10x-ийн куб гих мэтчлэнгээр үргэлжилж байгаа ийм нийлбэр бол гарч ирэх нь. За хоёрдугаар жишээний хувьд хараад үзэх юм бол одоо яах вэ гэхээр нэг дээр нэмэх нь x-ийг батархай зэрэг төвшүүлж гэсэн байна. Арцнал хэлбэртэй 2-1 зэрэг төвшүүлж байгаа тохиолдолд. За ингээ 2-1 зэрэг төвшүүлж байгаа тохиолдолд энэ бол 2-1 юм чинь нэг дээр нэмэх нь 2-1-ийг үржих нь x. Дараа нь 2-1 хасах 2-1 x-ийн квадрат. За одоо хасах 2-1-ээс дахиад нэг хасагдана. Тэгээ 3 гишүүн байгаа учраас 3-ын багтрал туваа гэдэг гих мэтчлэнгээр бол хязгааргүй үргэлжлэн. За одоо коэффициентуудыгаа хэдүүлээ хэлбэрчлээд үзэх юм бол нэг дээр нэмэх нь 2-1 хасах 8-1 нэмэх нь 16-1 гих мэтчлэнгээр бол гишүүд маань бол үргэлжилж байна гэсэн. За ингээд энэ болгоноос хэдүүлээ харах юм бол яаж байгаа вэ гэхээр дараалал болгоны хувьд бол коэффициент нь бол төгсгөлгүй бурах секвенсийг бол харуулж өгнө коэффициентүүд. Яагаад тэгэхээр жишээлбэл 1 3 хасах 3 6 хасах 10 нэмэх 15 гэх мэт ингээд цаашаа үргэлжилж байгаа. За тэгэнгүүт энэчнээс яах хэрэгтэй юм бэ гэхээр хэрвээ тухайн коэффициентуудыг одоо яах вэ? Энэ өөрөө цуваа дараалал маань ингээд төгсгөлгүй буурах байдлаар үргэлжилж байгаа болвол модуль нь нэгээр x-ийн утга нь модуль нь нэгээр бага гэдгээр цаана яаж байгаа вэ гэхээр бид нэр коэффициентууд дээр нь төгсгөлгүй буурах прогрессийнхаа нийлбэрийг бол тооцож болно гэдэг санаа. Тэгэхээр энд бол яг модулаараа нэгээр байгаа хэвчээ гэж шууд автоматар зааж өгч байгаа боловч цаана нь бол цуваа гэдэг ойлголт руу бол явж байгаа. Бүр баталгааг нь харах юм бол яг их сургуулийн анализ буюу калкулус гэдэг хичээл дээр бол үзэн сонирхч ивэл бол интернетээс хайгаад бол үзэж болно. За тэгэхээр бол үндсэн өмнөх слайдн дээр ярьсанчлан бид нарт яах хэрэгтэй юм бэ гэхээр төгсгөлгүй байх хэрэгтэй юм байна. Тухайн задаргаа оршихын тулд энд өгөгдсөн x гэдэг тоо бол x-ийн тоо бол модулаараа 1-ээс бага байх хэрэгтэй юм байна гэдгийг хангах ёстой болж тарж байна гэсэн. За ингээд хэдүүлээ 3 дугаар жишээр орж үзье. За 1-ээс асах нь 3x-ийн хасах 2 зэрэг. За хэдүүлээ яах вэ гэхээр x-ийн зэргийг нь өсөх хэлбэрээр x-ийн куб зэрэг хүртэл агуулгдсан байдлаар задрах ёстой юм байна. За тэгээд энэ задаргаа оршихын тулд x-ийн ямар утгыг
орших вэ гэдгийг бол тодорхойлох хэрэгтэй юм байна. За ингээд харах юм бол бидний хувьд бол энэ маань бол хасах 2 x-ийн оронд яаж байгаа вэ гэхээр хасах 3 гэдэг. Хасах 3x гэдэг бол орлуулагдаж ирж байна гэдэг санаа. Тэгэхээр тэрийг нэлээд сайн анзаарна гэсэн. За ингээд нэгээс хасах нь 3x-ийн сөрөг 2 зэргийг хэдүүлээ. Задаргаагаараа задлж үзье. За нэг дээр нэмэх нь. За энд энэ байна тий. Хасах 2-ийн үрч нь x болоод x байх хэвээр. Тэгэхээр бид нар гэтэл x-ийн оронд хасах 3x-ийг орлуулсан учраас хасах 2-ийн үрч нь хасах 3 гэсэн. За одоо энд хасах n-ээс нэгээр багасах хэвээр. Тэгэхээр хасах 2, хасах 3, 2-ын бохирдолт байна. Одоо нөө x-ийн маань квадрат зэрэг. Хасах 2, хасах 3, хасах 4 гэдэг нэгээр багассан 3-ын бохирдолт хуваацсан. Дахиад яах вэ гэхээр хасах x-ийн куб байх хэвээр. Гэтэл x-ийг бид нар хасах 3x-ээр солилцсон учраас хасах 3x-ийн куб зэрэг. Ингээд яаж байгаа вэ гэхээр бид нар x-ийн куб бүртлэхийг зэрэг нь өсөх байдлаар олоорой гэсэн учраас энэ задаргааг ингээ орхичиж болно. Цаашнгаа задрах шаардлага байхгүй. Одоо хэдүүлээ яах вэ гэхээр коэффициентуудыгаа хялбарчлах шаардлагатай болно гэсэн. За ингээд яах юм бэ гэхээр 1 дээр нэмэх нь 6x, нэмэх нь 27x, нэмэх нь 108x-ийн куб гэх мэтлэнгээр үргэлжилнэ гэсэн. За ингээд хэдүүлээ бол яах вэ гэхээр тухайн өгсөн бином задаргааг бол задлалчлаа. За одоо харин энэ задаргаа оршдог байхын тулд x нь хэдээс хэдийн хооронд байх хэрэгтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр энд бол яах вэ гэхээр x нь модулаараа 1-ээс бага байх хэрэгтэй. Гэтэл бид нэр x-ийн оронд цөрөг 3-ыг авсан учраас хасах 3x бол модулаараа 1-ээс бага байх хэрэгтэй. За ингээд хасах 3 гэдэг тоог бид нар модулаас гаргах юм бол нэмэх 3 болно. Тэгэхээр x-ийн модуль бол 3-ны 1-ээс ер нь бол бага байх ёстой. Энэ тохиолдолд энэ задаргаа бол илүү хүчинтэй орших хэлбэр дээр байна гэдэг санаа яригдана гэсэн. Тэгэхээр яг энэ хэлбэрийг бол заавалчгүй бичиж өгөх шаардлагатай. За дараагийн 4-р жишээ хэдүүл авч үзье. 1 дээр нэмэх нь 2x-ийн квадратыг сөрөг дөрвөн зэрэг байна. За энийг хэдүүл яах вэ гэхээр энэ задаргааны эхний дөрвөн гишүүнийг олно. Мөн адилхан x-ийн оронд хэд байх вэ? X-ийн рейнж нь ямар тохиолдолд энийг задаргаа орших вэ гэдгийг харна. Тэгэхээр хэдүүлэнгийн хувьд n бол сөрөг дөрвтэй тэнцүү. X-ийн оронд юг орлуулсан бэ гэхээр 2x-ийн квадратыг орлуулсан. Тэгэхээр энийг бол нэлээд сайн анзаарах хэрэгтэй гэсэн. За одоо задаргаагаа хэдүүлээ. Томьёо ясаараа задлаж үзье. n хасах 4, x маань 2x-ийн квадрат. За хасах 4-өөр нэгээр бурцсан 2 гишүүн үржүүлж байгаа учраас 2-ын бохирдол x-ийн квадрат байх хэрэгтэй. Гэтэл x-ийн оронд бид нар 2x-ийн квадратыг орлуулсан. За ингээд яах вэ гэхээр хасах 4, хасах 5, хасах 6, 3 байгаа учраас 3-ын бохирдол x-ийн куб байх хэрэгтэй. Гэтэл x маань 2x-ийн квадрат учраас ийм хэлбэртэй. Ингээд 1, 2, 3, 4 гишүүн маань бол гарч ирж байна. Тэгэхээр энэс шашаага бол задлах шаардлага байхгүй. За одоо коэффициентууд дээр үйлдэлээ хийх юм бол 1-ээс хасах нь 8x-ийн квадрат, нэмэх нь 40x-ийн 4 зэрэг, хасах нь 160x-ийн 6 зэрэг гэх мэтчлэнгээр бол үргэлжлэх нэ гэсэн. За одоо ингээд задаргаагаа задлцсан болвол яах вэ гэхээр задаргаа маань x-ийн ямар утгын хооронд илүү хүчинтэй байх юм бэ гэхээр x нь модулаараа 1-ээс бага байх ёстой учраас 2x-ийн квадрат бол ийм хэлбэртэй байх ёстой гэсэн. За 2-ыг модулаас гаргах юм бол нэмэх 2. Тэгэхээр нөгөө тал руугаа аваачих юм бол x-ийн квадрат бол 2-ны 1-ээс бага байх ёстой. Тэгэхээр x бол 1-ийг хуваах нь 2-ыг язгуурд оруулна буюу язгуурд 2-ны 1-ээс бага бол байх ёстой байх нэ гэсэн. За тэгэхээр ийм хэлбэртэй өгөгдлүүд болвол байна гэсэн. Тэгэхээр асуултан дээр гол нь x-ийн маань ямар утгуудад яг хүчин төгөлдөр байх юм бэ гэдгийг асуусан учраас бид нар энийг бол бичиж байгаа гэдгийг бас харж байгаа хаа гэж бодож байна. За 5 дахь жишээг авч үзье. Хэдүүлээ x-с 5-ыг хуваах нь 1 дээр нэмэх нь 2x гэдэг аль бүрийн бутархай байна. Энэ аль бүрийн бутархайгийн x кубын уртлын коэффициентийг бол олох шаардлагатай юм байна. Ингээ харахаар бидний зүгээр хувьд аль бүрийн бутархай боловчийг одоо буцаагаад нөгөө бином задаргаа руу яаж шилжүүлэх вэ гэхээр хуваарьт байгаа хэлбэрийг бол дэшигээ гаргаж ирнэ. Тэгэхээр хуваарьт бол 1 дээр нэмэх нь 2x-ийн 1 зэрэг байгаа. Тэгэхээр хуваарьт биш дэшигээ гаргаж ирэх юм бол энэ бол 1 дээр нэмэх нь 2x-ийн сөрөг 1 зэрэг болж ирнэ гэсэн. За ингээ харах юм бол энэ бол хасах 1 x-ийн оронд бол бид нар яасан 2x-ийг орлуулж ирж байна гэсэн. За одоо энийгээ хэдүүлээ. Бином задаргаагаараа задлаад үзье. 1 хасах 1 үрчгэн одоо x бай оронд 2x хасах 1 хасах 2 x-ийн квадрат байх хэвээр энэ чинь x-ийн куб байх хэвээр. За хамгийн гол ойлголт бид нар яах гэж байгаа вэ гэхээр x кубын өмнөх коэффициентийг олох гэж байгаа. Тэгэхээр бид нар энэ x-ийг x-ийн квадратаар үржүүлвэл x куб гарна. Энэ 5 гэдэг сул коэффициентийг яах вэ гэхээр x-ийн кубээр үржүүлвэл гарна. Тэгэхээр x-ийн квадрат бол энэ дээр гараад ирнэ, x-ийн куб бол энэ дээр гараад ирж байгаа учраас энэ задаргааг цааш нь задлах шаардлага байхгүй. Ингээд зогсоож болно гэсэн. Ингээд цаашаага үргэлжилж байгаа гэдэг тэмдэгэ тавьчихлаа. За одоо коэффициентуудаа эмэгтгэхэд үзэх юм бол 1-ээс 2x
4x-ийн квадрат асах 8x куб. Цаашаа энэ цовоо бол дараалал бол үргэлжилж байгаа гэсэн. За одоо энийгээ бидүүлээ оронд нь бичээд үзье те. Тэгэхээр энд 1 дээр нэмэх нь 2x-ийн сөрөг 1 гэдгийн оронд задаргаагаа бичиж гин гэсэн. За эндээс x-ийг би яах вэ гэхээр 4x-ийн квадратаар үржүүлжиж биднэрт x куб гарна. Энд сөрөг 5-ыг асах 8x-ийн кубээр үржүүлжиж бас x-ийн куб гарна. За ингээд харах юм бол энэ коэффициентүүд л надад хэрэгтэй гэсэн. Энийгээ төсөөтэй гишүүдийг эмэгтэйгээд хэлбэрчлэх юм бол 44x-ийн куб буюу x кубын уртлын коэффициент бол 44-тэй тэнцүү байна гэж гарч ирэх нэ гэсэн. За ингээд таад яах вэ гэхээр гэртээ дараагийн дасгал болох 7-гийн c-г хийж гүйцэтгэнэ.